Дэлхийн төгсгөл энэ оны 5 дугаар сарын 21-нд ирэх гин. Христийн уламжлалт консерватив урсгалыг шүтгэж цөөн хэсэг ингэж итгэж байгаа юм байна. Дэлхийн төгсгөл 2011 оны 5 дугаар сарын 21-нд ирнэ гэж Библиэлд бичсэн байдаг бөгөөд энэ өдрийг Judgment Day буюу Есүс Христ Бурхны орноос ирэн хүн төрлөختнийг хийсэн үйлээр нь шүүх болно гэж тэд итгэдэг байна. Америкийн Family Radio цуглааны тэргүүн Howard Camping-ийнхээр бол шүүгт өдөр өнөө маргаашгүй болцоод байгаа юм байна. 5 дугаар сарын 21-ний өдөр Family Radio-гийн цуглаанд ирсэн итгэгчид бүгд автоматар Деважинд очих юм байна. Харин үйл итгэгчид эх 10 сар хүртэл буюу дэлхийс хүртэл энэ хорвоо дээр зовж шаналх юм байна. Howard Camping энэ оны 5 дугаар сарын 21-нд дэлхий дээр урд өмнө хаанч тохиож байгаагүй маш хүчтэй газар хөдлөлт энэ тэмдгүү болж шүүгт өдөр ирнэ гэсэн байна. Camping Библиэд тэгж заасан учир болдгийн болдгоороо болно гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн 7 хоногт дэлхийн төгсгөл ирнэ гэдэгт итгэгчид гудамж талбайгаар явж хүмүүстэй уулзан дэлхий төгсөх гэж байгааг сануулan наан намжиж нүглээ намжлахыг уриалсан байна. Howard Camping-ийн хувьд анх удаа дэлхийн сүрлийг зөгнөж байгаа нь энэ биш юм. 1994 онд дэлхийн төгсгөл ирнэ гэж анхааруулж байсан авч хүн төрлөختөн хөрс талтан дэлхийдээ амьдрдгаараа амьдрсаар л байна. Camping харин тухайн үед өдөр судар дээр баг зэрэг алдаа гарсан гэж мэдэгдэж байсан юм. Camping намайг хүмүүс муу яриг зөгнөгч нүгэл дуудагч сатан гэдэг. Гэхдээ би тоодгүй. Хүмүүс гол нь Библиэлд хэлсэн зүйлийг ойлгохгүй байх шүү дээ гэжээ. Camping 5 дугаар сарын 21-нд юу болохыг анхааралтай болгоомжтой харж байгаа бөгөөд түүнд итгэхгүй байгаа хүмүүсийн төлөө өдөр бүр залбирал үлдэж байгаа юм байна.